Сайн байцгаана уу? Ercalab суваг тавтаа морил бид энэ суваг дээрээ шинэ AI хэрэгслүүдийг туршиж хэрхэн ашиглахыг нь энгийн ойлгомжтой хэлээр тайлбарладаг. Өнөөдрийн дугаараар Anthropic компани Cloud Skill-ийн талаар үзэх болно. Танд ухаалаг туслах бий гэж төсөөлье. Тэр туслах бичиж, зурж, тооцоолж чадна. Гэхдээ заримдаа таны хүссэн яг тэр аргаар, яг тэр чанартай хийж чаддаггүй. Яагаад гэвэл түнд таны ажлын нарийн заавар байхгүй. Тэгвэл яах вэ? Энд Cloud Skill гэдэг зүйл гарч ирнэ. Өнөөдөр би Cloud Skill гэж юу болох, яаж ажилдаг, яаж эхлэхийг эхнээс нь дуустал энгийнээр тайлбарлая. Skill гэж юу вэ? Хамгийн энгийнээр хэлбэл хоолны жортой яг адилхан. Та сайхан бууз хийхийг хүсвэл гурал хэрхэн зуурах, махаа хэрхэн бэлдэх, хэдэн минут чигнэхийг алхамаар бичсэн жортой байдаг. Жороо дагаад хинч амттай бууз хийж чадна. Cloud Skill бол яг ийм жор юм. Cloud-д зориулж бичсэн зааврын карт. Ямар ажлыг, ямар дарааллаар, ямар чанартай хийхийг нарийн зааж өгдөг. Энэ жорыг Skill цэг MD нэртэй жижигхэн файлд бичдэг. Дотор нь энэ skill юунд зориулагдсан, хизээ хэрэглэх, ямар алхмаар гүйцэтгэхийг тодорхойлно. Тэгэхээр Cloud бол авьяаслаг тогооч. Skill бол таны өгсөн жор гэж бодоорой. Яагаад энэ чухал вэ? Жоргуу тогооч бүр өөрөөхөөрөө хийн. Нэг өдөр амттай, нөгөө өдөр өөр амттай гарч магадгүй. Харин жортой бол үр дүн тогтмол чанартай гарна. Cloud ч мөн адил. Skill өгснөөр та ижил ажлыг дахин ижил чанартай хийлгэж чадна. Жишээ бүрд заавраа дахин бичих шаардлагагүй. Нэг удаа жороо бэлтжигвэл Cloud түүнийг санаж хэрэгтэй үед нь өөрөө хэрэглэнэ. Энэ нь таны цагийг хэмнэж ажлын чанарыг доктортой байлгана. Одоо энэ яаж ажиллах талаар ярив. Та Cloud-д асуулт эсвэл даалгавар өгнө. Cloud таны хүсэлтийг уншаад гартаа байгаа жорнуудаас хамгийн тохирохыг нь өөрөө сонгоно. Жишээ нь та слайд хийлгэхийг хүсвэл слайдны жорыг сонгоно, зураг зурхийг хүсвэл дизайны жорыг сонгоно. Та ямар skill хэрэглэхийг заавал хэлэх албагүй. Cloud өөрөө нөхцөл байдалд тааруулж сонгодог нь энэ технологийн гол сайхан юм. Гэхдээ нэг чухал нөхцөл бий. Skill ажиллахын тулд код ажилуулах буюу код execution тохиргоо асаалттай байх ёстой. Учир нь Cloud жороо гүйцэтгэхдээ дотооддоо код ажилуулж файл үүсгэдэг. Эхлээд settings буюу тохиргоо руу орно. Дараа нь capabilities буюу боломжууд хэсэг рүү шилжинэ. Энд Cloud Code Execution and File Creation гэсэн товчлууруудыг асаана. Доор нь тодхон бичсэн байгаа. Энэ нь skill зайлшгүй шаардлагатай. Дараа нь Customize хэсгийн skill рүү орно. Энд танд аль хэдийн байгаа жорнууд харагдана. Anthropic компани өөрөө олон бэлэн skill бэлдсэн байдаг. Жишээ нь Canvas Design, Brand Guidelines, Doc, Co-authoring гэх мэт. Эдгээрийн author баганд Anthropic гэж бичсэн байна. Харин таны өөрийн үүсгэсэн жор бол author баганд U гэж харагдана. Дээд буланд browse товчийг дарвал бүх skill-ийн сан буюу directory нэгдэнэ. Тэндээс хэрэгтэй жороо хайж тохиргооны товчоор асааж болно. Skill бүр дээр хэдэн удаа татагдсан тоо харагдана. Жишээ нь Canvas Design 1 сая гаруй удаа татагдсан байна. Хэрэг хүмүүс хэрэглэдгийн шинж гэсэн үг. Одоо хамгийн их асуудаг асуулт skill хэрэглэхийн тулд заавал $20 Pro төлбөр төлөх шаардлагатай юу? Хариулт нь үгүй. Skill бол бүх багцад нээлттэй үнэгүй буюу Free багц, Pro багц, Max, Team, Enterprise бүгдэд ажилладаг. Тэгэхээр та төлбөртэй болох албагүй ганц болцол нь өмнө хэлсэнчлэн Code Execution тохиргоо асаах. Өөрийн skill үүсгэх оруулах нь ч мөн адил үнэгүй багцад боломжтой. Хамгийн сонирхолтой хэсэг нь та зөвхөн бэлэн skill хэрэглээ зогсохгүй өөрийн жороо бичиж болно. Хамгийн гоё нь та кодоо бичих албагүй. Cloud-д зүгээр л надад ийм skill хийж өгөөч гэж хэлэхэд л Cloud өөрөө таны зааврыг сонсож жорыг буюу skill-ийг бүтээж өгнө. Дахин хийдэг ажлаа нэг удаа жор болгож бэлтчихвэл цаг хугацаа маш их хэмнэнэ. Жишээ нь надад
Remotion skill бий. Энэ бол код ашиглан видео бүтээх тусгай жор. Та яг одоо үзэж байгаа энэ видеогч түүгээр хийсэн. Хэрэг та ийм чанартай видеог кодоор хийхийг хүсвэл миний Remotion skill-ийг авч болно. Сонирхож байвал надтай холбогдоорой. Товчхондоо Cloud skill бол Cloud-д өгч буй хоолны жор. Нэг удаа бэлтжихвэл дахин ижил чанартай ажлыг өөрөө хийж өгнө. Бүх багцад үнгүй зөвхөн code execution асаахад л хангалттай. Settings, capabilities, skills гэсэн хэдхэн алхмаар та өнөөдрөөс эхлүүлж болно. Энэ хүртэл үзсэн танд баярлалаа. Видео таалагдсан бол лайк дараарай. Сэтгэлдээ үлдээгээрэй. Ямар AI хэрэгсэл үзмээр байгаагаа бичээрэй. Суугтаа subscribe хийхээ мартаарай. Хамтдаа бүтээж, хамтдаа хөгжиж, дараагийн дугаар дээр уулзцгаая.